Сайн байцгаана уу энэ өдрийн минь төргий. Өнөөдөр 2018 оны 4 сарын 14-ний өдөр. Одоо 5 цаг 5 минут болж байна. 6 цаг тэг минутаас 38 дуус уулын 10А болон 10B анги хамтарч нийлж улсын Дүүрэн Эрдмийн театрт жүжиг үзнэ. Бид бүхэн хоорондоо ярилцж агаад Гамлетийг үзэхээр болсон. Одоо бүгдээрээ төв зам дагуу автобусанд сууж явцгаая. Сүхбаатарын салбар автобусны урдлын уучлаа одоо Төв намын санд ангигаа найзуутай уулзъя. За бид нэр үндэсний номын санд ирчлээ. Одоо энд ангийнхаа найз Амглан Баттай уулзна. За товсон цагаас баг зэрэг хоцорж явах шиг байна. Одоо хүлээцгээе. Ашгүй манай ангийн Амглан Бат ирж байна. За өнөөдрийн үйл ажиллагаа ер нь юу болж байгаа вэ? Тэрийг тайлбарлаад өгөөч. Өнөөдөр болохоор би жүжиг үзэхээр төлөвлөсөн байгаа. За одоо бүгдээрээ тийшээ очицгоё. Энэ бол жижиг хөшөө жижиг загварна. За одоо бүгдээрээ ангийнхаа найзуудтай уулзаж бүгдээрээ асуулбар дээр заасан нэгний болон судлаа эзлэх хэрэгтэй. За миний хувьд бол 10 дахь нэгний 11 дахь судал дээр одоогоор 5 цаг 30 минут болж байна. Үзэр 16 цагаас эхэлнэ. 18 цагаас эхэлнэ. За тэгээд одоо бүгдээрээ заалан орцгоё. Шинийг харагдсан юм уу? За жүжигийн нэгдүгээр үзэгдлийн завсалгаа 10 минут болж байна. Одоо энэ хугацаагаар хажуу сууж Амглан Батаас асуулт сэтгэлийн сонсъё. За Амглан Батаа. За нэгдүгээр хэсэглэлд ер нь ямар хөө үйл явдал болов? Чамд яаж санагдсан? Надад үнэхээр гоё байсан. Одоо жишээлбэл тэр яг үг хэлж байгаа нь үзэгчдэд хүрж байгаа тэр хандлага, үзэгчдийн үзэж байгаа хандлага надад үнэхээр их таалагдлаа. Яг бас гатны зохиолыг монголчууд яг өөрсдийн юм шиг амьдч чадсан юм. Сэтгэл үнэхээр хөдлөлөө. Баярлалаа. За надад ч мөн ч гэсэн тэгж бодсон бөгөөд жүжигчдийн ард туслах жүжигчдийн ч гэсэн ганцхан жижигхэн үйлдэл нь маш их санаа агуулж байгаа маш сонирхолтой байлаа. Сонсч юу? Хоёрдугаар хэсэгдэл үргэлжлэж байна. Баярлалаа. Өнөөдөр умартаж орхидог. Үр дүндээ өнөөдөр маргааш хоёрын айландч амьдч чаддгүй. Тэгээд хизээч өгөхгүй юм шиг
амьдарч эцэст нь хизээч амьдраагүй юм шиг үхдэг юм байна. Гацаагүй хамгийн чухал тэрнг бэлэн байх ёстой. Монгол улсын ардын жүжигч Зэрэгнав Монгол улсын соёлын иргэний ажилтан жүжигч Одэрдэн улсын намын иргэний театрын нэг орон бүтээлч ерөнхий зураач соёлын иргэний ажилтан Антвейга Өвчний зөвхөн соёлын иргэний ажилтан сайрлагч төрийн соёлууд амнгийн Нандмаа ерхийсэн оюутан бүлэгч та бүхэндээ баярлалаа. Улсын намын иргэний театр жижиг бол миний хувьд бол тэнгээс дэш 3 м чи төсөөс дэш 3 м байлаа. Асааль юм даа. За бид бүхэн улсын драмын эдмийн театраас ийшээ хотын төвлөө гэрэлт гудамжийн дагуу Сөүлийн гудамжийн замаар явж байна. Энэ 10 ангийн анаар Амар шиг.